хүний эрх эрхчлөөг хангах ямарваа хуулийн өөрчлөлтийг бол дэмжиж ажиллана, дэмжиж үхэлж байгаа. Гэхдээ энд сануулах юм байна. Энд хүний эрх эрхчлөө гэхээр хоригдох, цаагдах, ямарваа нэгэн гэмт хэрэг хүчирхийлэл юм шиг ханддаг. За энэ дээр өнөөдөр мэдх эрх орж ирж байна. Албаны нууцын тухай хууль орж ирж байна. Энэ бас давуу тал гэж үзэж байна. За хүний алдар хүнд сэтгэл санааны хохирол гэдэг бол энэ бол хүний эрхийн зөрчил мөн гэдэг байр суурийг илэрхийлж байна. Тухайлбал 5 толгой компани захирал Яйчлын Батсүр гэдэг хүн байсан. Тэр хүн шүүхээс 2 жилийн ял авсан. Дээд шүүхэд дав заалцсан. 2 жилийнхаа ялыг эдлээд дууссан. Гараад ирсэн хойно дээд шүүх тэр хүнийг үнэлэхгүйгээр ялсан байна гэдэг шийдвэр гарч байгаа байхгүй юу? Нэгдүгээр жишээ. За энэ хүний тэр сэтгэл санаа бие махбод ар гэрт хохирсон хохирлыг яах вэ гэдэг асуудал. Дээрэс нь завхны Эрдэнэ очир гэдэг хүн амны хэрэгээр 3 шатны шүүхээс ял авсан, цаазаар авах ял. Сүүлд нь бүгд турал дээр цаатгс тэр хүн алаагүй тогтоогдсон. За ингээд иймэрхүү хэрэгүүд дээр болохоор нэг нөхөн төлбөр яригддаг тий. Нөхөн төлбөр явахад тэр Эрдэнэ очир гэдэг хүн дээр цаазын ял өгсөн шүүгч нь цагаатгах шүүх хурлыг хийсэн тохиолдол Монголд 1 удаа болсон. За энэ бол 2 юм эрүүгийн хуулийн жишээ татлаа. Дээрэс нь хууль хяналтын байгууллага улс төрийн ямар нэгэн пиард ороод хүнийг шууд зарладаг. Жишээ нь нүүрсний 17 гэмт хэрэгтэн гээд шууд авилгатай тэмцэх газар гарч ирээд зарлж ирсэн. Тэндээс ял авсан цөөхөн энэ тэр хүмүүсээс 4-5 гишүүн улсын хурлын тархимд сууж байгаа. Тэр хүний эрхийн зөрчлийг яаж тооцох юм? За эрүүгийн хуулиар бол ингээд нэг нөхөн төлбөр олдсон юм байна. Би өөрөө бас хэлс хэрэгт яллагдаж явж ирсэн. Тэр хуулийн ангиллаар чирэгжсэн. Тэр сэтгэл санааны хохирол, алдар хүндийн хохирлыг хүний эрхийн зөрчил гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ заалтуудыг, энэ асуудлуудыг холбогдох хуулинд нь оруулж өгөхийг ажлын хэсгийнхнаас хүсье. Хууль санаачлагчаас хүсье.